За миний сайхан орны бахархлын нэг бол яхаа аргагүй агууг Чингис хаан минь төрсэн газар Дэлгүүн болдог гэдэг энэ газар. За Эрхэн Болдбаатар говьят минь зүтгэснэр гоо тонттой ирлээ штэ. Тий. Төрсөн нөхцөлтэй ирлээ тийм ээ. Тэглэг. Сайхан байна уу? Сайхан байлгүй. 2009 оны 50 км Орос улсын хил байгаа. Тэгээд энэ Хинтээ аймгийн Дадал Бэндэр Барчлал Баяадар энэ Дорнот аймгийн Баян уул сумын энэ 5 сумын 400 мянганга улсын тусгай хамгаалтын газар. Одоо яг таны унсан газар энд. Тэгээ яг унсан газар одоо Өө таны удамсуудраас ээж маань одоо ээж маань яг энэ төрсөн яг энэ нуурын урт талд. Монгол улсын ерөнхийлөгч асан их хоёрын ээж Будханд аав намбар бид хамтарч 2007 онд энэ язгуурын 3 дээд бурханы сур босгосон юм аа. Чингисийн үеийн Монгол нэгдсэн, бутарсан, чиний хөх Монгол хөгжсөн, дэгжсэн, ямар ч байсан тэмүүжин ял гавья хоёрон хойч үйдэн үлдээж галуу тааманлсан буурал замбуулангийн магнай дээр ан сэлмийн ирээр Монгол гэж үтсэн юм тэмүүжин. Боряд зуныг их ажилсаг ард түмэн гэж бүгд л ярьдаг нэ. Дэлгүүн болдог гэж юу хэлээд байгааг үсэн чинь дэлгүүн хэлбэртэй нуурч дэлгүүн болдог гэдэг анх нэр өгсөн. За бид хажуу болдог гэдэг юм гайхамшигт ашааны төрөд байна. Энэ тэмүүжний мэлцний 3 хоногийн дараа хачирч ундааж байсан. Хөгшин ижимня басхам нэр удаагж дорхонол хордог томоотой байгаа хамня хажууд нэрэд төрөлхийн төрөнд түнтүүн таалдаг түлчүүрээ хурж ханзян голгоод бэрхэшта гэж бэлгүгдэг ханины хөтэмний хамтах хүндэлдэг Тэхэн сүтэхэн тонтонёта зүхэнэ мохи зүдэнэ мэхи долимуря тэм тонтонёта. Баярлалаа. Энэ дуу чи энд л гарахгүй өөр хаан дуулагдах үү тийм ээ. Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон.